Амар мэндүү. Мэлмээ тунгалаг үлмээ бат лагшин амгалан үйлс өндөрөв. Туулаа нэвэртэй подкаст. Магтсан хүүхэн хормонда багтсан бүх аманда. Монгол ардын зүрэг. Бүхийн тухай домгууд. 12 дугаар хэсэг. Шагдар Арслан. Архангай аймгийн их Тамир сумын нутаг Донгоо хаваар нутагтай Шагдар Арслан гэдэг их тэнхээтэй архуу бүх байж гин. Шагдар Арслангийн аав ээж их баян хүмүүс байжээ. Их хөрөнгө тасдаж айл болгож авгаа өчөгчгэн. Шагдар Арслан хавар адуу манаж байтал үүрээр нэг чон гүү ноцож гин. Гүүж очоод ташуураар цогтол хальт газар цохиж ташуураа хуг цогчихжээ. Чон эргээ дайрахт нь өшөглөөд авч гин. Үсрээд явчих шиг болохтон тоосонгүй тамхи татаад сууж байгаад босхот нь хөлн жаахан эвгүй оргиод байж. Тоосончгүй өглөө гэртээ ирээд авгаадаа уурлаж чиний хийж өгсөн гутал хөл барьж өвтгөлөө гэж загнаад гутлаа тайлахгүй болохоор нь түрүүнээс нь цуу татаж хаяад хөвтөд өгчээ. Авгаан хөлийг хард сууснаа. Чиний хөл нэг л хачин болчихож яаж гав гэж. Шагдар Арслан чиний хийж өгсөн гутал барай тэрвэз гэжээ. Аав нь орж ирж үзээд мангар хар минь хөлийг чинь хуруу буулгарч эргэчихсэн байна. Чи чинь юу өшгөлчхөө вэ? Гэхдээ Шагдар Арслан үүрээр нэг чон гүү ноцгоор нь гүүж очоод ташуураар цогтол хий цохиж ташуураа хугалцгаж. Гэтэл чон эргэж дайрахаар нь өшгөлчихсэн чинь үсрээд явчих шиг болсон. Зүхтаад явчихаа биз гисэн гин. Аав нь хавтгай банз дээр Шагдрыг зогсоож байгаад хөл дээр нь дэвсэж хөлийг нь хурууг нь оруулсан гин. Юу өшөглөөд ингэдэг байна гэж аав нь бодоод үзээд эргэж хүн явуулжээ. Газар дээр нь очиход галзуу чонын ирүү хуг өшөглөж нүд нь сугарч өгсөн байжээ. Шагдар их тэнхээтэй хэрн аагар хуг аав нь мэддэг байсан тул наадамд тэр болгон явуулаагүй. Харин сайн гэргий авч өгснөөр тэднийх их баян айл болжээ. Намар оройхон авгаан шин эсхийгээр оймс хийх болж эсгүрээ хааж ирэхээсээ залхуурч гэртээ нохоогоо дуудаж оруулж ирээд нохооныхоо толгооноос эсгүр авч оймс ойж өгчээ. Шагдар Арслангийн уур нь хурж аавдаа хийж өгсөн оймсыг үзүүлэе гэж бодоод авгаадаа уурлаад ганцглаж явхуулж. Тэгэхэд авгаан Шагдар чи яаж ганцгалж явах вэ? Өмсөөд яв гэж. Шагдар Арслан өмссөн ганцгалсан хоёр ялгаа юу байх вэ гэж бодоод өмсөөд явжээ. Аавиндаа очоод таны авч өгсөн авгаа оймс чи чадахгүй. Нохоогоо дуудаж толгоогоор нь эсгүүр хийж эсгэж ойсон энэ оймсыг нь харалтаа гэд гутлаа тайлаад үзүүлтэл хөлд нь яг таарсан гутлыг нь хിവэр хийгдсэн оймс байсанд аав нь энээс илүү оймс яаж гэлгэх гэв гэж загнаж гин. Шагдар Арслан ихээ тэнхээтэй хүн байсан гэдэг. Нас гүйцсэн эмнэг хангал азрагны сүүлэнд хүрэх шиг болоход азраг шээс алдаад бөксөөрөө суудаг байсан гин. Сүүлдээ Арслангийнх ихч баяжиж ааг нь чигсэж зарц олноо зоддог аян чанжин бадарчин хинчиг ирлээ гэд хонь гаргаж өгөөд шахаж зоддог болсноос тэднийхээс тойрж авдаг болжээ. Энэ тухай мухар хуруут гарт Шагдар сонсож нэгэн намар хавчиг үүрэг үүрсэн бадарчин болж тэднийд очижээ. Арслан мэд мэдэлцсэний дараа хаанаас хаа хурч яваа хавчиг үүрсэн бадарчин бэ гэхэд бадарчин бор гигэний хийдээс богдын хүрээ орохоор борлог хоёр зээр дээрээ борив бохис хийлгүй яваа надад ашгүй айл дайралтахаар нь аяг зэлгээ юм ууж амны заваа гаргая юу гэж бодож ирлээ дүү минь ээ. Бороо салхинаас нэг өдөр нөмөр хонож бор ходоодондоо хоолтой хоногсон болох болов гэж өдсөн үг хэлэхэд Шагдар Арслангийн игдүүн хурж
Ирсэн гээчний хөөж идэж уухт нь гар татаж үзээгүй минь. Эцгээ минь буян. Идэн гисэндээ хурч идэж чадахгүй, эдснээ шингээж чадахгүй бол эргийн мухар таян шүү. Айны зам хөөж айл бараадж явдаг бадарчингой. Аль хэридэх вэ? Өлмөн зэлмэн л яваа визтэй. Гэхэд бадарчин. Буянтны үгснийг буцаах цаашаа юмтээ. Гэхэд Шагдар Арслангийн шарн гоцоож ухасхийн гарч яйда байз гэсэн нэг хон төхөөрүүлж гэдэс дотрыг нь бүгдийг нь хийж чанаад том хонин тоогоо шүлэнд будаа хилгэж цөмийг нь бадарчинд өгчээ. Бадарчин махнаас нэг идэж будаа шүл ууд сусаар байтал нэг л мэдхэд том тоогоотой шүл будаа дуусчээ. Махнаас 74 өндөр сүүлний гол үлдээж өгснийг идэж дуусгаж болохгүй өглөө идий. Гэхэд Шагдар Арслан ид гэж гин. Бадарчин будаа байна уу гэж тэгхэс тэгхэсэн юм шиг аяг түлхэд суухад Шагдар Арслангийн уур нь хурж хээрээр гэр хийж хизээр дээр хийсэн мө бадарчин чи хэнийг доромжилж байгаагаа мэдж байна уу гэд босоод иржээ. Бадарчин хээвнэг хоол өгчхөд хойноос нь зодох гэдэг чинь хаанхын ёсов гэд ганцхан ухасхийн 70 дээгүр нь гут татаж доороо хийгээд өдөө өгсөн өргөн шар замаар уруудаж явдаг урт шар замаар явсан хүнийг чи хоол өгч зоддог гэлв? Чиний их бярчин хаа байна? Чиний бярхуу баян чин хаан байна? Ходоо дүүргэх хоол чинь хаа байна? гэж зодоход авгаа хүүхэд нь ойлилтаад сүйд болжээ. Шагдар Арслан би боли та минь та чинь муухар гарт Шагдаргаа мөн үү гэж ойлж гуйсан гинвэлээ. Тэрнээс хойш Шагдар Арслангийн ааш дарагдсан гэдэг. Туулааны вэртэй подкаст. Эртээ дээр үед юм гин. Далай чонхор вангийн хушуунд мухар хурууд Шагдар гэдэг нэгэн их хүч тэнхээтэй хүн байсан гэдэг. Өрөөсөн гартаа учир альж наадамд барилдаж чадаагүй юм гин. Ийм тэнхээтэй хүн манаа нутагт төрөөгүй гэж үе дамжиж яригдж иржээ. Сайн ноён хан аймгийн Далай вангийн хушуу тэр тусмаа тариад мөрөн хизээний бүх ихтэй цагаан бандад Арслангаас эхлээд Эсхүүл авраг, Төмөрбаатар, Цэнгэл Арслан, Буур хэмээх жамин гой олон арван бүхийн домог байдаг хэдий ч мухар хурууд Шагдаргаан тухай олон жаран домоглон ирсэн нь нэн сонин. Шагдаргаан аав хизээний ядуу хар модон тэрэг хийдэг хүн байж л тээ. Шагдаргааг бүр багдан үеийн хоёр хүүхэд нэгнийхэн гарыг сүгцснээс хойш мухар хурууд хэмээх нэр авч гайхалтай хүчтэй нэгэн хөвгүн насан турш барилдаж чадаагүй юм гэдэг. Шагдаргаах ядуу олон хүүхэдтэй айл байжээ. Хаврын тарчигхан армаг тармаг цастай хөх даваанд хаваржиж байсан нэгэн баян айлын бэлчээрт явсан өхөр дотроос нас гүйцэн шарыг үчийн бүрийгээр очиж хончлон хурж үүрч явсаар гिचигний үзүүрт нэг амарч үүрээр үлгийн тоогоонд ирсэн гэдгийг. Маргааш өглөө нь үхрийн эзэн шараа өгүүлж өхөр орой байсан газарт очиход том монгол гутлын мөр гарч үхрэн тийжилд ноцолцсон бололтой мөр үсвэж. Хавьордонд цус сэвс байхгүй юм. Гайхан байж хоёр бүлэрхүү залуу дагуулan гутлын мөрийг алдаж олж мөрцөөр гिचигний үзүүрт хадан дээр суусан мөрийг нь харжээ. Үхрэн тийчилж сүүлээрээ газар шарвсан мөрийг харууд мухар гарт шарвгаа авч гэж мэдэн гэрт нь шууд давхин ирэхэд үхрийг нь төхөөрөөд хоёр гуйнаас бусдыг нь жижиглээд сууж байжээ. Үхрийн эзэн ихэд уурлаад та манай үхрийг хулгаалсан байна. Тамгын газар хэлж байруулна гэж загнахад Шагдаргаа. Тийм дөө минь. Хаврын тарчих цагаар хэдэн хүүхдээ харсаар байж харангадуулалтай нь биш дээ. Ахан төлнө. Хоёр сайн хар модон тэрэг хийж өгнө гэж хэвнэг суусан гин. Баян хэдий уурлавч 30 хүрэхгүй хоёр залуутай гурвуулаа битгий хэл 30 бандч дийлэмгүй сүрлэг том ир Шагдаргааг хараад баахан цэрвэж тэднийхээс юуг нь авах вэ?
2 гоёыг нь авъя гэд ганц шалдан гоёыг гурвуулаа арай гэж үргэжээ. Үхрийн эзэн гинэд за яшиг. 3-ын 3 хүн ганц шалдан гоёыг нь даахгүй байхад амьдаар нь үүрээ дэрдэх та гүй мөн аргагүй тэнхээтэй хүнэ. Хөх шарыг минь хөх давааны чон идэлвэз та битгий ахиж манахаас сулгаа хийгээрэй гэж хэлээд давхиад явчихсан гэдэг. YouTube дээр Туулаа нэвртэй подкаст. Гомб буюу лувсан жамбаа аварга. Ах トゥ 2 аваргын томыг нь гомб буюу лувсан жамбаа аварга хэмээн. 15 дугаар жарны шар луужил 1868 онд Түшэт хаан аймгийн Дайчинвангийн хошууны нутаг Цөнгөрөг хавьд Булган аймгийн сайхан сум Шагдрын 3 дахь хүү болон төрөв. Лувсан жамбаа багын өсөглүүн бие томтой шөрөмслөг хүүхэд байжээ. 15-6 нас хүрэхэд үеигнээсээ хол тасарч овооны наадамд томчуултай ан ман үзэлцэж эхэлжээ. Лувсан жамбаа аваргын барилдааны амжилт бичиг баримтанд бүрэн тэмдэглэгдэж үлдэж чадаагүй. 1891 оны цагаагчин Туулаа жилд 10 засгийн наадамд харцах цолтой барилдаж 7-гийн даваанд Цэцэнхан аймгийн Гомбчав заанд унснаар Монгол бүхийн архивын сан өмөрөг тэмдэглэгдэжээ. Лувсан жамбаа аварга өөрөө би дүүгүй бол дан шиг 10 засагт олон төрүүлэхгүй байсан. Унахаар хүнийг дүү аваад хайчгаж байсан учраас хэд төрүүлсэн. Гэхдээ би улсад шөвгөрөөд л байх байв. 10 хэд шөвгөрсөн гэж хуучилахыг сайхан сумын харьяат Норв самбуу агсан өөрөө сонсож байжээ. Баг химээх санжаагаа хэлжээ. Манай хушуу ноён бусад бөхөө дээш гаргахын тулд 3-ын даваанаас эхлэн сайнаас нь шилж амлахыг намхаа аваргад шаарддаг байсан юм гинлээ. Нэг удаагийн наадамд 32 бүх үлдэхэд Дайчинвангийн хушуунаас ирсэн 23 бүхийн 22 нь үлджээ. Тэгэхэд ноён тэр муу золиг унаагүй 23-уулаа үлдэх байсан юм гэж харамсаж байсан гэдэг. Мөн их даварч байгаа хэрэг шүү. Гэхдээ амжилтын гол нь Дайчинвангийн бүхийн сорилго үнэнхүү сайн ханд Чинван өөрөө биечлэн онцгой анхаарч байсных байх гэж ярьж байж. Лувсан жамбаа аварга дүү бид хоёр ингэж тэгж барилдаж байсан гэд гар хурууга хөдөлгөн дүрслэн ярьдаг байжээ. Нэг удаа ярихдаа ингээд авсан чинь гэд нутгийн хаан Чүлтэм гэдэг хүний мөрөн дээрээс дарсанд орон нутагтаа хөөрхөн барилдчихдаг тэр хүн нүрээрээ газар харуулдан очоод "Эд ингэж хүн алчих гээд байдгийг" гэжээ. Булган аймгийн харьяат өвгөн заан лувсан балдан ингэж ярьжээ. 1924 онд улсын заан цол авснаа баяр болгон мэдгэтгэхээр аваргыг гадаалж авахт нь очоод амрыг нь айлтхан заан болсноо хэллээ. Тэгэхэд хариу баяр хүргээд "Альвэ наашир" гэд 90 кг хүндтэй намайг өрөөсөн гараараа ард зоон дээрээс бариад хойш урагш зөөлөн сэгсрүүлэхэд 2 хөл минь газар хүрэхгүйтэй шахам сандарч байж үлээ. Бид нэг усны хүмүүс. Намайг ясны жаахан шүрмэстэй юм шивдээгээд инээж байсан юм гэж хуучилж байжээ. Чинван ханд дорж ах トゥ 2 сайхан бүхийнхөө ирээдүг холж бодож богд гигэнд өргөжээ. Намхай жавцсан дам хутагтын лувсан жамбаа дондог дулам хатны нэрийн өмнөөс барилдах болсон байна. 2 аварга эрт сахил хүртснээс болж ариун вина ёсыг сахин гэр бүлгүй байжээ. Богд гигийн тэр хоёрыг алав татвараас чөлөөлөв. Лувсан жамбаа аварга ардын засгийн жилүүдэд ч энэ эрх дархаа хിവэр үргэлжлүүлэн эдэлж байж бүх судлаач дамдан агсан хэлжээ. 1938 онд улсын их баяраар хуучин алдарт бөхчүүдийг нийслэлд ирүүлэн лувсан жамбаа аварга өндөр настай маш том биетэй хүн ирж байсан.
Тэр хүнийг машин цуухыг нь хараад хуучин машины хаалгаар арай гэж багтаж ороод арын суудалд суусан нь хөнгөн тэрэгний хойд ном тинитлээ доош сууж байсан юм гэж Монгол бүх номдоо дурсан бичжээ. Лувсан жамбаа аваргыг 1902 онд Даншигт Юставд шөвгөлөхөд манлай дэлгэрэх Үлзий бадрах Тунчгарамга маш хүчит үлэмж барьцтай Батнягт итгэл Баатар зоригт Бардан түрэмгий хүчит маш үзэсгэлэнт тод сонин хуурнын шуугийнх халах даяар маш гайхамшигт саруу шаламгай өнөд омголонт улам дэлгэрэх харилтгүй жавхланд хичээнгүй нягт чин ачид үнэн бишрэлт агуу ачид онц дурсгалтай далай даян дархан идэр аваргад өнөд төвшин бүхнээ сонсголон цолыг нэмж олгосон байна. Туулай нэвэртэй. Булган аймгийн сайхан сумын нутагт аваргын тухай хууч ариунууд бий. Тэрхүү хуучаа сонирхуулъя. Би баг залуу хүүхэд байлаа. Рашантад уулаар энэ тэрийг сонирхон хэсүүчилж явтал хадны цаанаас гинэт аварга түмэн гараад ирлээ. Биеийн ухаан балартал айж нөгөө алмас гэж хоёхтын хүн хар баавга гэдэгт ань учирчглаа да гэсэн бодол тарих толгой зурсхив. Тэгтэл нөгөө хүн миний мэндийг мэдээд "За хүү минь хаа хурч явна да" гэсээр ойртон ирлээ. Миний дотор ялгүй онгоож хариу мэд мэдгчэн айдав. Тэр хүн хар баавга минь Лувсан жамбаа аварга байсан юм. Аваргын тухай урд өмнө сонссон болохоос нүдээр үзээгүйтэл тэгж зүрхээ зүсүүлж байхгүй юу гэж 1994 онд 91 насны сүүдэр зоглсон төг жугай ярьж байж. Лувсан жамбаа аварга чихэр бурамд их хорхоотой хүн байжээ. Богд гигийн их дагн хоёр аваргуудыг дагуулan хөдөөлж яваад төр амрах зураа. Та хоёр байралтад хэн давсанд нь өгнө гэд том аяган чинээ бурам гарган тавьжээ. Тэгтэл Лувсан жамбааг дүү намхаа аварга нь амархан орхичов. Ах аварга нь тун харамссан янзтай байхыг харсан дондог дулам хатан түрүүчийн хэрийн бурам дахин тавиад барилдуулав. Лувсан жамбаа аварга том мэрэлттэй хичээнгүй барилдаад мөндө илсэнгүй унжээ. Өвдөг шороодоод босохдоо "Чи ч мөн хүний дүү болдоо" хэмээн тун гомдолтой хэлж байсан гэдэг. Дүүгээ хан хорвоогоос хальсны хойтон жил Лувсан жамбаа аварга нэгэн томоохон надамд очиж барилджээ. Гурвын даваа эхлэх гэж байхад тавхаа арслан ирж аваргын амрыг ирснэ. "Дүү аврах чинь наадамд ирэхгүй яагав" хэмээхэд "Хөөхий мөдөө минь талигааж болсон шүү дээ" гэж хэлэхдээ Лувсан жамбаа аваргын хоолойн бүжирч байж. Тэгтэл арслан "Бяртай хүн үхтгийм байжээ. Санааг нь бодвол сүнсэнч болсон ирээд энэ наадмын дивжээнд дил дэрвжил баймаарсан та" гэж тун тавлангуй хэлчихэд яваад өгөв. Лувсан жамбаа аваргын царай нь хүрлийж ирснээ гутлынхаа болтыг чангалах гээд тас татаж орхив. Дайчин вангийн бүгчүүд аваргад гутлынхаа болтыг ээлж дараалан өгсөн боловч бараг ихэнхийг нь тас татаж сүүлд нь нэг болтоор торгоочхоод засвал дээрээ очиж цолоо дуудуулж байхдаа тун юр бусын байдалтай байсан нь наадамчин олнын анхаарал дүртэж байлаа. Гурвын даваанаас эхлээд амлсан бүгчүүдээ шууд дайрч юм болгохгүй хайсаар үзүүр түрүүнд тавхаа арслантай үлджээ. Лувсан жамбаа аварга дэвэн дэвсээр гарч ирээд өрөхдөө нүд нь улаанаараа эргэлдэн шүдэн орсон буур мэд тажигнаж байв. Тавхаа хэртгийн цочоод дэмээ юм хэлж байж аваргын уурыг хүрчихлээ гэж бодтол аварга түүнийг ганцхан дайраад яахын зургуу хумаа тавьчихжээ. Тавхаа тунж гимшиж байгаа бололтой толгоогоо удаалган хүлцэнгүйгээр тахмаа өглөө. Лувсан жамбаа аварга ихэстэйцээс түрүү бүхийн шан хишиг хүртэж ирээд "Дүү хаан байна? Дүү хаан байна" гэснээ
баяр гомдол нь тайлагдж сэхэ ав бололтой. Нээрэн хөөрхий дүүмэн өнгөрчгсөн шүү дээ хэмээн амандаа өглөн санаа алдаад нулимсэн цээлгнэж байсан гэдгийг. YouTube дээр Туулаа нэвртэй подкаст. Өрн хаврын нэг өдөр л увсан жамба авраг орхон голын эрэг дээр суучихсан юм хийж байгаа бололтой. Би авраг руу морьтой шогшин очлоо. Тэгтэл өвгөн авраг хашааны бүдүүн шургаагаар цүн төрж овооролцсон мөсийг хөдөлгөн задлж байна. Би аврага та юу хийж байгаа юм бэ гэж асуухад "Тусын бүхтээ барилдаж байна" гэд хөд инэв. Тэр үед би залуу байсан болохоор юмж ботсонгүй. Жаахан хар сонирхож байгаад яваад өгсөн. Хожим ботход өвгөн авраг шар усаа тарааж биеэ чирэгжүүлж байсан хэрэг юм байж. Цөнгөрөг хавийнхаа нэгэн наамар найрлаж байна. Дилэгийн содном зан эд гялалцсан 24 наснда нутагт алгэгдэж байв. Содном зааны хувьд залуу насны ааг омог нь багтаж байсан үе. Найрт 3 дуграатай, наадамд 3 даваатай гялалзаж явсан үе. Хиний айрыг исж вэ? Хиний охин өсөж өв гэсэн эд насандаа байсан юм чинь аргач үгүй юм. Содном зан найрын эд үед гадаалсан найрлагчдын дунд жижигхэн сахилах гутах янзтай энэ тэрийг үдэж байна. Бүр даалшаахсан жамба авраг руу хүртэл дилмээр санагдаж ухас хийтэл ганц гараараа шуфтата доороо хийгээд суучихсан гэдгийг. Тэр явдал содном зааныг улам ухаажуулж ахмад үеэ шүтэн дээдлэх ухаан нэмсэн юмдгүү да. Булган аймгийн Могод сум. Овоотын цагаан нуурын устай шавартай хэмээх газар их насны гүү шавар балчигт гүн шигдэж хүч тамираа бүр бараад өгөхөд ойрхон байлаа. Нутгийн хідэн залуус нийлж татаад гаргах найдвар алга. Тэгтэл увсан жамба аврах шогссоор ирээд гүүний дэргэд хідэн мод ивсүүлв. Тэгээд шавлан сууж гүүний сүүлнээс 2 гараараа барин найс цааш холхиулан татаж байснаа гэнэт хүчтэй угзраад эрэг дээр гарган хайчихлаа. Түүнийг харж байсан залуучууд хий дэмэл толгоогоос ихсрэн шагшив. Тэгээд авраг яваад өгч. Залуучуудын нэг нь "За да. Бид хэд гүүгч барсангүй. Харин энэ цүнхээлд хонь хийгээд хідүүлээний хүчээ үзээдгүү" гэхэд түүний саналыг бусд нь дэмжиж ёсоор болгов. Нөгөө хоноо нэг нэгээрээ татаж гаргах гэд илсэнгүй. Харин 2-2-ороо татаж байж арай чамаа гаргалаа. Энэ нь хоньны үсэнд ус их шингэж хүндэрсэнтэй холбоотой байж болох авч лувсан жамба аврах өтөлж өвгөрсөн үедэж бяр хүчээрээ жирийн хидэн залуучуудтай энэ тэнцэж байсныг харуулж байна. Энэхүү явдлыг тэнд байсан залуусын нэг дамдын сүрэнгүй хүүдээ ярьж өгч байжээ. Та YouTube дээр Туулаа нэвртэй подкастыг үзэж ба сонслоо. Бүхийн доомор таалагдсан бол сэтгэлдээ үлдээгээрэй. Мөн нүүр ном дээр Туулаа нэвртэй гэсэн хуудас бий. Нүүр номоор аялахдаа хуудсыг минь ороод нэг дагаарай. Тэгвэл Туулаа нэвртэй чинь баярлаж урам авах юм шүү. Танд таны гэр бүлд эрүүлийн хад жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.